эхний ээлжинд бол толгойд нь хүмүүсийн толгойд бол орохгүй байх л гэж бодож байна. Жишээ нь кинон дээр ч гэсэндээ хил шинжээчийг авчраал, физикчийг авчраал тэгэл ингээл ийм цэргийнхэн яваал байдаг. Гэхдээ тэрний тэн дунд бол ингээд философчд бол бас байхгүй байгаа шүү дээ тий. Нэг зүг чиг гэхээс зүг надад нэг зүг чигийн чиглэл байхгүй юу? Ямар нэгэн ийм шугаман гэд хэлэхлээр бол юу нэг юмны дагуу байна гэсэн ойлголт төрчихөж байгаа шүү дээ. Одоо 2 дахь хэл 3 дахь хэлний тухай асуудалтай хамаагаар айгүй их тийм судалгаануудыг бол одоо хэл шинжээчид ялангуяа тэг ингээд нэг юм боловсрол судлаачид хэлний багш нар хэл шинжээчид бол айгүй их үзэж байгаа. За сайн байцгаана энэ хүмүүс манай кино хэлцээний маань 4 дахь дугаар эхлэхэд болсон байна. За өнөөдрийнхөө киногаар бол 2016 онд нээлттэйсэн Arrival киног бид гоор бас альж татгаар ярина л гэж бодож байна. За юуны түрүүнд найруулагч Денисийн Виленов гэдэг найруулагчийн кино юм билээ. Тэр нь бол яг найруулагчийн хувьд бол бас их мундаг. Dune, Blade Runner, Prisoners гэдэг кинонууд дээр бас ажилласан. За ер нь киноны зохиол бол ер нь Ted Chiang гэдэг юм богино өгүүлэлгээс сэтвэлсэн байлээ. Story of Your Life гэдэг. Тэр нь юуны төрөн шууд киноныхоо нэрнээс эхлэе гэж бодож байна. Arrival гэдэг ч байгаа шүү дээ. Ой, багшигаа танилцуулсан шүү дээ. Нэр өнөөдөр манайх энэ дугаар дээр зочинтой болсон. Одоо манай зочин маань Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын тэнхимийн багш байгаа. За, ер нь нэрнээс эхлүүл одоо философч бид чинь нөө юу орчуулгын асуудал дээр нь дээл алхам бүртэл тодорхойлдог шүү дээ. Тэгэхээр яг Arrival гэдгийг таны бодлоор яаж орчуулвал зүгээр санагдсан юм. Түрүү наашаа ирж байхдаа бас яг бодож байсан байхгүй юу? Яг ингээл Arrival гэж яриадсан. Гэхдээ ингээл юу гэдгийг ирхүү гэхүү эсвэл тэ ирж байгаа зүйлс гэхүү гэл ингээл ботсон. Яг тийм гоё хариулт бол олоогүй. Гэхдээ яг нөгөө нэг зохиол дээрээ болохоор зохиол нь болохоор чиний амьдралын түүх гэдэг зохиол байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрүүгээр нь яагаад нэрлээгүй юм болоо? Яагаад ингээд Arrival гэж нэрлэлсэн юм болоо гэж бол бодчихсон. Тэгээд тэгэхээр ер нь бол товчхондоо бол тийм оновчтой орчуулал бол олоогүй гэх юм уу? Чанд санаа нэ. Arrival гэж өгсөн үг лээ. Яг ирэх мэрхэл гэсэн утгатай л дээ. Монгол руу орчуулаад ирэхээ. Нэр үг болно шүү дээ. Эрэлт болно шүү дээ. Эрэлт гэл дээ. Яг юу юм бэ? Айлчлал тийм юм хэлсэн байлээ. За яг би тэгтээ тэрнээс өөрөө л хэлсэн. Тий бас айлчлал гэдэг яг үндтгэл юутай. Тэгэд нэг сонирхолтой жоох надад нэг тийм бодол төрсэн ба. Кинон дээр бол одоо манай энэ Льюис Бэнкс бол одоо яг хэл шинжилэл хэл судлаач лингвистик мэрэгчлээ тий. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг тухайн улстай ч юм уу те энийг үнэхээр чагтныг ой чадаад байгаа тийм болохоор явж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ манай Монгол ингээд үнэхээр тэд харийнхаа нэг айлчлаад ирчлээ гэж бодоход та тэнд байх уу? Хэл шинжээч биш болохоор байхгүй нь ойлгомжтой. Ягаад тэгэхээр нөгөө миний судалгааны чиглэл болохоор хэлний тухай философи гэдэг. Тэгэхээр нөгөө хэл шинжээч хэлний тухай философи хоёр чинь хоёр өөр ялгаатай. Жишээ нь юу гэдгийг дор хаяад энэ дээр байгаа Льюис бол агүй олон хэлүүдийг судалсан, олон хэл мэддэг, хооронд нь ингээд орчуулж чаддаг тэр чадварууд явж байгаа шүү дээ. Одоо бидний бас ингээд хичээл дээр ярилцдаг гүн болтч гэдэг юм уу, бас л олон хэл мэддэг байсан хүн ч гэдэг юм уу. Энэ хүмүүс ч юм бол хэл шинжээч дээр нэмээд дахиад ийм орчуулгын олон хэл мэддэг тийм хүмүүс яваад байгаа. Тэгэнгүүт хэлний тухай философийн хувьд аваад үзэх юм бол энэ бол хэл шинжилээс арай өөр ялгаатай талбар. Илүү одоо юу гэдэг энэ дээр өгч байгаа энэ тэмдгүүдийн өөрсдийнх нь утга нь яаж бий болоод байгаа юм бэ те. Одоо ямар ч хэл байсан хамаагүй энэ бол англи хэл вэ нөө монгол хэл вэ нөө хамаагүй бүр ингээд математик байсан ч хамаагүй те. Ер нь нэг юмыг нөгөө юмар тэмдэглэж байгаа энэ үйл явц донд утгууд ер нь яг яаж ажиллаад байгаа ертөнцийн тухай тэмдэглээд байгаа мó үгүй мүү гэдэг асуултуудыг асуудаг болохоор судалгааны чиглэл нь судалгаа нь өөрөө тийм өөр болохоор ер нь бол байхгүй тодорхой. Яг би л нэг философчдаас нэг хүн байвал зүгээр санагдаад байгаа л та тэнд. Тэг яг уу
эхний ээлжинд бол толгойд нь хүмүүсийн толгойд бол орохгүй байх л гэж бодож байна. Жишээ нь кинон дээр ч гэсэндээ хил шинжээчийг авчраал, физикчийг авчраал тэгэл ингээл ийм цэргийнхэн яваал байдаг. Гэхдээ тэрний тэн дунд бол ингээд философчд бол бас байхгүй байгаа шүү дээ. Яг оны зохиолын хувьд бол бас их өрмөц аамаа. Ер нь тийм их харийн кинонууд яг нэг тийм дайн байлдаан эсвэл хүн төрөлхтнийг эзлэх чинь сөнөөх чинь шиг тийм үү тийм утгаараа явдаг шүү дээ. Энд дэр бол одоо харийнхны хувьд бол дэлхий дээр ирэхдээ нэг сайн санаж ирээд байгаа шүү дээ. Бид нар одоо танаад туслая. Тэгэхээр 3000 жилийн дараа та нар бидэнд туслаарай гэж гэдэг юм үү те. Тэр яг юунд туслуулах гэж байгаа юм бол? Яг тэр бол одоо юу яана нэстэй. Бид өөрсдөө л нөө үзэгч бид фантазалж одоо яг яах гэдэг юм те. Тийм баг. Би бас яг тийж үзсэй. Юу туслах гэж байгаа бол гэхэд. Тийм бэлэг өгсөн. Бид нар одоо туссан та нар туслаарай гэж би бас тэгж бодсон шүү дээ. Тэгэхээр нүн яг одоо тийм дайн байлдааны биш журмаар ирчлээ гэж бодохдоо сонирхолтой юм л л тээ. Яг үнэхээр харийнхан одоо ингээд бид нар дээр хүрээд ирлээ яах вэ те. Тэнд яг ямар үйл ажиллагаа явагдах вэ гэдэг. Тэнд одоо яг ямар хин хэрэгтэй ямар мэрэгчлээ хүмүүс байх юм гэдэг юм те. Маань Нимбатар орцсон гэдэг ч яах. Тэр нь киноны талаар энэ хоёрын сэтгэл За саяхан үтсэн байгаагаараа. Сэтгэл яг тиймч юутай бол биш. Таатай бол биш. Гэтэ ер нь яг мэдээж хэрэг нөө гаргасан санаа нь гоё. Амар даацтай, хүчтэй санаа, сэдвэн ч гэсэн амар хүчтэй, том төвхтэй сэдв учраас сонирхолтой байсан. Үзэхэд бодоход дуурамтай байсан. Гэхдээ яг дүгнээд харахаар болвол алдаатай гэхээс илүү хүлээн зөвшөөрөхөд жаахан тийм төвхтэй юмнууд маш ихтэй. Буруу илэрхийлэмжүүдтэй юм шиг юмнууд байгаад. Тэр ер нь дараа нь бодож нөгөө үзнийхаа дараа бодож үзээд л гаргасан юмнууд шүү дээ. Тэгэхээр тухайн үедээ яг үзэж явах мөчөд бол сонирхолтой байгаад байгаа шүү дээ. Өө нэрээ тийм байж болно тэмээ гэдэг мэдрэмж төрдөг ч юм уу яг дагаад кинонд хөтлөгдөд гоё мэдрэмж аваад үзэхэд бол үзсэн. Гэтэ үзээд дуусны дараа яг бодоод яг тийм билүү үгүй лүү гэдэг шинжилгээ хийсний дараа бол ер нь жоохон таарах хүнлэг авсан кино. Чиний хувьд те. Мэдээч миний хувьд. Чиний хувьд биш нэ. За багш. Яг уу миний хувьд бас эхлээд нөгөө зохиолын уншсан байсан те чангийн. Тэгээд зохиол дээр нь бол одоо кинон дээр гарч байгаа шиг тийм улс төрийн элементүүд байдаггүй. Дээр нэмээд харийнхан бол ингээд энд бол ингээд 3000 жилийн дараа биднэрт тусламж хэрэгтэй болохоор та нарт бид нар билүү өгч гинэ гэж ирдэг штеп. Зохиол дээр нь бол тийм үйл явц юусоо байдаггүй. Тэгээд яг зохиолын эхнээс нь харахад бол охин нь бол их ингээ хүн дээр өвдөд үүд болох юм байна гэдэг айгүй юм тодорхой байдаг ч юм уу. Тэгээ бичсэн хэв маяг нь бол айгүй юм намуухан зөөлхөн нэг юм бараг бороотой өдөр сууж агаад уншаад ингээд тайвширах боломжтой гэх юм уу. Тийм хэв маягаар их гоё бичсэн зохиол байдаг. Зохиолч нь гэсэндээ ер нь бол яг энэ зохиолоо бичихийн тулд дор 5 жил орчим судалж агаад бичсэн гэж ярьдаг. Тэгээ яг нэг юм одоо уран зүгэлтөөр нилээд мэрэгсэн зохиолч айгүй олон чангалсан байдаг. Тийм. Тэгээд тэр зохиолыг уншсан байжгаад киног нь үзсэн чинь нэгдүгээрс нөгөө ялгаануудын айгүй ингээ хараад хэлчихэж байгаа. Ялангуяа юу гэдгийг зохиол дээр бол хэлэх гээд байсан гол юм бол бидний ингээл эргцүүлж бодуулах гэж хэрвээ ийм байвал яадаг бол те цаг хугацаа одоо юу гэдэг бид нар ингээд хилээ сурангаа хил маань өөрөө ингээд ертөнцийг яаж харах вэ гэдгийг маань сургачдаг. Тэгээ бүр ингээд юу гэдгийг те хилний энэ бүтэц маань ийм шугамн байгаа учраас л бид нар цаг хугацаа яг ингээд яг өнгөрснөөс ирээдүйн рүү мэдрээд байгаа юм байна. Одоо ойлгоод байгаа юм байна. Гэтэл энэ дээр хэрвээ ийм их тийм тойрог байдлаар ч юм арай өөрөөр бид нар ингээд хилийг ойлгодог байх юм бол энэ маань одоо юу гэдгийг цаг хугацааг бид нар одоо ингээд өнгөрсөн одоо ирээдүйдээ бүгднтэй мэдэрдэг болвол яана гэдэг тэр нэг юм детерминизм тэг ингээд юм болох юм болохоор л болно гэдэг детерминизм дахиад энэ хил өөрөө ертөнцийг үзэх үзэлтэд нөлөөлдгүү гэдэг энэ хоёрын аль алийг агуулсан нэг тийм
бодуулах шинжтэй байдлаар зохиол яваад байдаг. Тэгэнгүүт киног орж ирээд харахаар ер нь Америк кинонуудын түгээмэл байдаг нэг тийм асуудал нь ерөөсөө бүх асуудлыг дандаа хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал болгоод тавьчихдаг гэх юм уу. Одоо жишээ нь адилхан асуудал хаана харагдсан бэ гэхээр нөгөө 3 юмын асуудал илүү юу гэж орчуулаад three body problem гэдэг үтснөө бас аюу гараад яваад байгаа. Кинон дээр үү? Өөр кино. Одоо эпизодын зохиолчтой бас адилхан юм орон зөгнөлт кино байдаг зохиол байдаг байхгүй юу? Тэрийг хятад кино хийгээд дахиад Netflix кино хийсэн. Тэнгүүд Netflix-ийн кинон дахиад ингээл нэг юм дөрүүдийн хоорондын харилцаа болоо явцсан. Тэрнтэй адилхан яг энэ 2016 оны кинон дээр харахаар шинээр гарч ирсэн өвчин зүйл нь болохоор улс төрийн өвчин зүйл гарч ирээл тэгэл ингээл учир зүггүй юу гэдгийг тэг ингээл одоо юунуудыг ялангуяа одоо нөгөө харийнхны хүлгийг буцаа гэдэг ийм нэг юм шаардлага гинт тавьж эхлээд ч гэдэг юм эсвэл ингээл зэвсэг гингүүд нь бид нар лөө зэвсгээр дайрах чинь халдах чинь гэдэг хүр гарч ирдэг ч юм уу. Ялангуяа тэр нэг юм хятадын талыг дүрсэлж байгаа хятадынхны тийм их тавтаргүй байдлуудыг дүрсэлж байгаа эсүүдийг хараад би яг ингээд энэ нэг юм улс төрийн юмнууд айгу оруулаад ирчихэж тээ. Уул нь бол тээ яг одоо жишээ нь үнэхээр хятадууд өөрсдөө юм тавтаргүй юу энэ одоо Америкчуудын хийсэн үнцэг байна ш гэдэг юм уу. Тийм улс төрийн үнцгүүдийг аягүй гаргаж ирсэн. Дээр нэмээд дахиад юу гэдгийг тэр дүр маань өөрөө одоо ингээд яг окно ингээл хүлэн зөвшөөрсөн байгаа тэр нэг юм тэг ингээ болох юмыг болохоор нөгөө одоо нийчгийн философиод оролцож байгаа нэг юм амар боти гэдэг ингээ тавлан хөв тавлан байгаагаар нь л хүлээж авна гэсэн нэг тэр дотоод тэр сэтгэлийн юмнууд бол яг кинонд нэх гоё яаж дүрслэхвдээ одоо батууд бас нэг сайн дүрслэгдэж чадаагүй харагддаг. Гэхдээ тодорхой утгаараа бол бас их сонирхолтой. Ер нь бол яг ингээд ямар ч фэнүүдийн хувьд нэг том асуудал байдаг шүү дээ. Зохиолыг уншсан зохиолын маань ингээд кино болгочоор нөө сэтгэл төрдөггүй миний төсөөлсөн юм байдтай адилхан зөрөөд байдаг болохоор нэг тийм байдал бол ажиглагдсан. Гэхдээ ер нь бол нэг юм амралтын өдөр гэрийнхэнтэйгээ сууж агаад үзчихэд дараа нь түрүүний хэлсэн шиг ингэл яах вэ тэгвэл яах вэ чи юу гэж бодож ингээд нэг юм яриа өрнүүлэхэд бол айгүй боломжтой. Адаптацийн хувьд бол бас их сайн гэж хэлдэг. Дээр нэмээд нөгөө Эми Адамс өөрөө их гоё тоглосон. Тийм л кино гэж хардаг та. Эми Адамс л гэхдээ энэ нэг тийм гол дүрийн эмэгтэйг хэлж байгаа юм уу? Тий, Эми жүжигчин Эми Адамс. Льюис Бэнксийг яриад байгаа шүү. Олон гоё кинонд тоглосон. Бас нэг карашотын нэг гэж яадаг. Би бол таарж байгаагүй юм байл шүү. Тийм. Тэр хэнийг Джереми Рейнерийг харж ирсэн үү? Тэр нөө онлайн физикчийн дүр тоглосон. Хавкай үсттэй. Тий. Тэр ер нь яг л Хавкайс өөр дүр бас орж ирэхгүй байгаа юм тий. Нөө ийм нүдтэй ахыг бол мэдээд байгаа шүү дээ. Энэ сод под дээр тоглодог шүү дээ тий. Тэгэхээр ер нь харийнхантай ер нь яг хэр урт хугацаанд ер нь хугацааны хувьд хэр хурдан удаан ойлголцсон гэж бодож байна. Тэр ойлголцох одоо цаг хугацааны хувьд ер нь Льюис Бэнксийн хувьд канон дээр харж байхад айгүй ялангуяа нөгөө цэргийн юм айгүй яаруулаад байдаг штэ. Ганц юу ичээл ойлгосноо болж гинүү гэж хэлдэг. Тэнгүүд ер нь бол огт хэл мэдэхгүй газар хүн очиод хэл сурж байгаа тэр удаан байдаг процессыг айгүй цэргийнхний яаруулж байгааг нь хараад айгүй ямар хэцүү юм бэ гэж үзэж байгаа үед бол бодож байсан. Зохиол дээр хэр удаа байсныг одоо марч нэлээд олон жилийн өмнө уншижсэн болохоор гэхдээ ер нь бол канон дээр баруун 1 сар болдог лөө. Сарын дотор болгочдөг л байдаг үлээ. Тэр хугацааных нь юуг мартчихжээ. Гэхдээ нэлээд л үздэг шүү дээ. Тий. Ер нь бол мэрэгчлэн байлаач гэсэндээ тэр бол хугацаа бол ямарч байсан шаарддаг нэлээд удаа хугацаанд шаарддаг шаардлагатай байгаа. Тэр чинь тэгээд бичгийн хэлэл сурж байгаа шүү дээ. Тэг ярианы хэл нь бол тусдаа гэж хуваачаад. Тий. Тэгэхээр би бол одоо хурдан байх л гэж бодож байгаа шүү дээ. Байж болох хамгийн хурдан нараад байлгүй тийм. Гэхдээ яг бодит байдал дээр хэрэг үнэхээр тийм юм болох юм бол ямар авахыг бол үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэгээ би одоо хүртэл нөгөө нэг яг цаанаас нөгөө нэг хэлж өгөх гээд байгаа, зааж өгөх гээд байгаа хэлнийх нь учрыг бас сайн ойлгохгүй хэвээр байгаа учраас тэр хурдан удааны талаар хариултаа гэж бодохаргүй байна. Тэр харийнхны ер нь хэлний талаар ярилцвал за юу гэдэг хүн төрөлхтний хэлж гэдэг юм уу шугамн тэргээрэж бас шугамн бичгэлтэй шүү дээ хүн төрөлхтний хэл чинь.
Тийм ингээд Дасаа хаашаа тий. эсвэл ингээд манай Монгол бичиг. Манай 10 жилд нэг би ингээд бичгээр ингэдэг огш. Чи сайн мэдэх байх та. Тэгэхээр ер нь бол энийг би харахтаа бас нэг сэтгэлгээнийх нь онцлогтой холбож тайлбарлал бас их сонирхолтой болов гэж бодоод байгаа. Тэгэхээр харийнхан бол одоо юу гэдэг эхлэл төгсгөл гэж байхгүй яг юм тойрог хэлбэртэй бичгээр бидэнтэй одоо ойлголцохыг оролдоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь өөр хувь хувьтайхаа одоо нэг онлайн ч гэдэг юм уу өөрсдийнхөө тийм төсөөлөл фантази ч гэдэг юм уу. Ер нь тэр харийнхны сэтгэлгээ, харийнхны бичгийн онцлогч гэдэг юм уу тий. Тэр талаас нь ирвэл Нөгөө нэг хамгийн гол дурддагдж байгаа зүйл нь чиглэл байхгүй юу? Нэг зүг чиг гэхээс зүг надад нэг зүг чигийн чиглэл байхгүй юу? Ямар нэгэн ийм шугамн гэд хэлэхлээр бол юу нэг юмны дагуу байна гэсэн ойлголт төрчихөж байгаа шүү дээ. Ингээд ийшээ хазаахгүй гэсэн утгатай. Гэхдээ яг үнээр ихтэй нөгөө нэг тийм хазаахгүй шулуун гэдэг нь тийм ч чухал биш гэж ойлгоод байгаа. Би бол хамгийн чухал нь чиглэл байхгүй юу? Ямар нэгэн юмны дагуу биш бол ямар нэгэн юм руу чиглэж биш ирэмб дараалалгүй болчлоо гэсэн утгатай байхгүй юу? Бид нар нэг бол урдаас нь хойш нь хойноос нь урагшна гэд. Гэхдээ зөвхөн урагшаа хойшоогийн талаар яриаггүй байхгүй юу? Ер нь дэшээ доошооч бай. Ер нь ямар нэгэн байдлаар нөгөө сэтгэлгээ тэр цаад харийнхны одоо миний ойлгож байгаагаар сэтгэлгээний тийм чиглэл гэдэг зүйлгүйгээр сэтгэхэд ах шиг байгаа санаа. Тэнгүүд одоо тэр бичиг мичгэн ямар нэгэн байдлаар нэг юмнаас ингэж эндээс тийшээ тэндээс ийшээ гэсэн юмгүй болчиход шүү дээ. Шууд ингэж шууд гаргачаад шүү дээ. Түүнээс биш одоо юу гэдгийг ямар нэгэн юм баригдаж гин гэж бол угаасаа л харахгүй байгаа. Тэр дэрийг би угаасаа тойрогч гэж харахгүй байгаа байхгүй юу? Зүгээр л одоо нэг баг бид нөгөө хүн төрөлхтөнд ойлгуулах гээд хэлбэржүүлж байгаа хэлбэрнж гэдэг юм уу тиймэрхүү байдлаар харсан. Яг хэлнийхэн тухайд бол тэгж ойлгосон. Тэгээд одоо нөгөө нэг яг сэтгэлгээний онцлог ер нь сэтгэлгээний онцлогтой холбоод хэлээд ер нь сонирхож үзье гэсэн шүү дээ. Тэрийг би бас нэг нэлээд хэдэн хоног бодож явлаа. Тэр кинон дэр нэг ийм хэсэг гарч ирж байгаа байхгүй юу? Нэг бас л нэг хий шинжээчийн л дүгнэлт юм уу таамаглал юм шиг байгаа. Хилээр нь дамжуулаад сэтгэлгээг нь дахиад шинээр бий болгох боломжтой. Бараг дахиад шинээр суулгах боломжтой гэдэг тийм юу гаргаж ирж байгаа штэ. Тэгэнгүүт хамгийн түрүүнд тэрийг тэрийг л бодсон. Ер нь тийм боломжтой юм уу? Тэгээд яг тэрийг сонссны дараа бодоод үзсэн чинь нэрэл угаасаа л бид нар өөрсдөө тийм чиглэл гэдэг юмтай одоо яг ухаандаа вектор гэдээ яригадад эхэлнэ л дээ математик болохоор өөрсдөө хэмжээс гэдэг юм яригадад эхэлж байгаа байхгүй юу тэнхлэг гэдэг юм яригадад эхэлж байгаа тэгэнгүүт тийм юмтайгаар сэтгэдэг учраас хилэн тэгж үссэн юм уу эсвэл бол хилэн ингээд тийм байдлаар хөгжсөн учраас бид нар тэгж сэтгэдэг болцсон юм уу гэж дотроо бодсон юм. Тэгээ би ер нь бол яаж ч бодсон угаасаа тэгж сэтгэдэг учраас хилэн тэгж үүссэн юм шүү. Ер нь сэтгэлгийн хилээ үүсгдэг зүйл юм шүү гэж бодсон байхгүй юу. Надад яг нэг юу гэдгийг зүгээр л яг толгой дотроо бодсоор байгаа л юу ч уншиж судлаагүй шүү дээ. Толгой дотроо бодсоор байгаа л гаргаж ирж байгаа юм дүгнэлтээ. Тэгээд за ер нь яг чиний асуултын хүрээнд бол ингэж боллоо. Цаашаа гэхдээ ярихаар юу байх гэдэг. Амар нуршуулах гэдэг. Яг тэр яг нэг асуултанд чинь тааруулаад момент хэсэглээд ярий заяа. Юуны яг асуултын хувьд бол аюу гоё асуулт тавьсан байна гэж. Ер нь яг нэг яг энэ хэл сэтгэлгээний талаар ярихад бол яг тийм асуулт бол дунд нь ялчгүй дордогдох байх гэж бодоод байна л да. Яг үнэхээр хэлнэ төрүүлж үсээд сэтгэлгээ бүрдүүлээд ам уу сэтгэлгээ бүрдчихэд хэлээ бүрдүүлээд ам уу гэдэг юм те багш юу яг нэг юм ямар нэгэн нөгөө юм онлоодгүйгээр шууд ингээл үзэл өөрийнхөө нөгөө нэг мэрэгжлийн онцлогдуутай холбоол ингээл гарч штэ тий би болохоор намын уншихтаа нөгөө онлоодын уншсан байсан болохоор яг тэрүүгээр өөрөөр хэлбэл нэг юм
хайрцаг байгаа тэр хайрцагын дотор л тэгж харж байгаа гэсэн үг шүү. Нэг юм нүдний шилтэй харж байгаа гэдэг шиг. Яг хуу хэлний тухай философи дээр бол яг хэлний тухай философиг зүгээр сонгодог бишийн дараах үе гэж нэг ангилдаг ангид бол жишийн дайдар. Одоо Гомсрон багшийн номон дээр бол уншсан хүмүүс мэдэндээ. Тэр нь санааны үе гэхээр ихэнх үеийн юм сонгодог биш хэлний тухай философичуд болохоор сэтгэлгээ нь өөрөө байгаад тэгээ сэтгэлгээ бол өөрөө ингээ хэлийг одоо гаргаж ирдэг. Хэл гэдэг бол ерөөсөө сэтгэхүйн өөрийнх нь багаж. Тэгээ нэгсэндээ юу гэдгийг сэтгэхгүй гэж өөрөө яг юу вэ хаана аваа гэж ялах бол энэ дахиад өөр асуудал болчих штэ. Гэхдээ ямар ч байсан сэтгэхгүй бол байгаа. Сэтгэхгүй байгаа гэдгийг илэрхийлж байгаа, харуулж байгаа, гаргаж ирж байгаа юм бол өөрөө хэл юм аа. Тэгэхээр хэл гэдэг бол сэтгэхгүй өөрийнх нь одоо нэг юм багаж хэрэгсэл тэгэхээр өөрөөр хэлбэл хэлийг ингэж хэлбэржүүлээд байгаа юм бол сэтгэхгүй өөртөө ингэж сэтгэдэг учраас хэл юм байгаамаа гэдэг үднээс нь ярьж исэн нэг юм бүлэг философичдыг бол одоо сонгодог биш философичуд гинэ гэдэг нэг юм ангил байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэдэг нь одоо бид нар одоо энийг ингээл эхлээл ингэж ботцоод ботсон юм аа л тэмдэглэхэд л хэл ингээл ашиглагддаг ч гэдэг юм уу. Нэг тийм утгаар ярьж байгаа. Тэгэнгүүт хэлний тухай сонгодог бишийн төлөөлөгчд гэж яригадаад байдаг хүмүүс маань болохоор арай өөрөөр эсрэгээр юу гэж хэлдэг вэ гэвэл бид нар ерөөсөө хэлээр илэрхийлж чадахгүй байгаа юмыг сэтгэж гинүү гэдэг ингээ асуухлаар ингээд яг мэдрэмжүүд бол төрөөд байгаа ч гэдэг юм уу те нэг юм бодлууд бол төрөөд байгаа. Гэхдээ энэ нь яг юм мэдлэгийн суур болоод яг сэтгэхүйн суур болоод байна уу гэхээр ер нь тэгдвэ. Яг юм сэтгэхүйг өөрийг нь бүрдүүлээд байгаа юм чинь бол нэг юм схем яваад байна. Энэ схемийг хэлбэржүүлээд байгаа юм чинь бол хэл байгаад байна. Тэгэхээр хэл бол өөрөө сэтгэхүйг хэлбэржүүлдэг юм. Бараг хэл бол өөрөө юм сэтгэхүй юм аа гэсэн тэр байр сууринаас бол бас ингээд ярьдаг. Алчдыг бас сонгодог бишийнхэн гэж ярьж байгаа. Тэгмэгц энтэй хамаатайгаар таамаглалууд бол ярьжсэн. Таамаглалуудын нэг нь юу вэ гэхээр хэл шинжилгээ онолынхан бол аягүй сайн мэддэг. Spearwolf-ийн таамаглал гэж байдаг. Санаа нь юу вэ гэхээр ер нь өөрийн чинь сэтгэхүйг, сэтгэлгээг, ертөнцийг үзэх үзлийг бол хэл өөрөө хэлбэржүүлж яадаг юм аа. Өөрөөр хэлэх юм бол ямар хэлээр ярьж гин гэдэг маань монгол хэлээр байна уу, англи хэлээр байна уу? Одоо тэг ингээд нөгөө нэг тэр өгүүлбэрийн бүтцэн ямар байгаа гэдгээс нь хүртэл тэр хүний өөрийнх нь сэтгэхүйг хэлбэржүүлж яадаг, ертөнцийг үзэх үзлийг хэлбэржүүлж яадаг гэдэг таамаглал байдаг. Тэгээ энийг бол нэг хүчтэй сул гэдэг юм 2 янзын хувилбаруудаар жишээ нь ингээд маргалдаад одоо онлууд явдаг байхгүй юу. Тэгэнгүүт яг энэ кино бол ерөөсөө тэр Spearwolf-ийн таамаглалыг л ер нь хэрвээ ийм бол тий хэрвээ үнэн байвал ийм юм болно гэж байгаа. Тэгээ нэг кинон дээр дурддаг нь яг тийм тэрийг хэлдэг юм уу? Кинон дээр дурдсан тэр таамаглал нь яг үнэхээр саяны нэртэй үний таамаглал юм уу? Тий Spearwolf гэдэг энэ хоёр хүн байдаг юм. Хоёр хүний нэрийг нийлүүлээ Spearwolf-ийн таамаглал явуулдаг. Хэл шинжилгээний linguistic relativism гэж яриад байдгийг ерөнхийдөө ийм тэр л ерөнхийдөө энд явдаг. Тэгээд шууд кинотойгоо одоо жишээл ярил олвож ярил юу Lewis Banks ч болохоор шууд цаг хугацааг шугам босаар нэг дор харж эхэлдэг болж байгаа шүү дээ тий. Энийг ер нь онлын талаас нь ч гэдэг юм уу эсвэл яг өөрийнхөө тийм гоё төсөөллийн талаас юу гэж харсан. Тэр бол угаасаа шууд цэвэр алдаатай санагдаж байгаа надаа. Би тэгээд нөө түрүүн хэлсэн штэ чиглэлгүй л болчихж байгаа. Ямар нэгэн байдлаар. Тэгэхээр нөгөө чиглэл гэдэг юм яриад эхлэнгүүт хамгийн түрүүнд ер нь нөгөө нэг гажих ёстой юм юу вэ гэд хайхаар штэ. Хөдөлгөөн байхгүй юу? Хамгийн түрүүнд чиглэл гэдэг юм огт байхгүй болчих юм бол хөдөлгөөн гэдэг юм байх юм уу байхгүй юу? Байвал яаж байх юм гэдэг асуудал ярьж эхлэх байхгүй юу? Тэгэнгүүт чиглэлд яригддаг байсан хөдөлгөөн юм те. Үгүй зүгээр л ер нь альва юмны чиглэл одоо юу гэдгийг тэр тэглэг тэр шугам байдал гэдэг шүү дээ тийм ээ. Тэрний талаар л ямар нэгэн тэрийг байхгүй болгочлоо шүү дээ санаа нь. Тэр хүний сэтгэлгээ болол нөгөө харийнхны хэлийг сураад юу ачаад шүү дээ. Дахиад шинээр бүрэлдэчээд шүү дээ. Бүрэлдэхдээ яатсан бэ гэхлээр ямар нэгэн тийм чиглэл гэдэг юм захирагдхаа болчиход шүү дээ. Тэгэнгүүт тэнд хамгийн түрүүнд гажих хэвээр юм хөдөлгөөн гэж бодогдоод байгаа байхгүй. Надад бол. Тэгэнгүүт тэр хүн болохоор нөгөө хөдөлгөөний хийсээр л байгаа. Тэгэл яг нөгөө нэг энэ одоо нөгөө нэг орчлын ертөнд ч угаасаа нөгөө нэг атомуудын хөдөлгөөн байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг юмаа суур юмаа хийсээр л байгаа мөртлөө гинт таваа тэр цаана цаг хугацааг
хажуунаас нь хардаг олон цаг үеийг нэг дор мэдэрдэг тэр болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр асуудалтай санагдаад эхэлж байгаа. Тэр бол бүр дараа чинь мөнч байх юм уу үгүй ч юм уу гэдгийг бол би хэлж мэдэхгүй. Гажих. Гэхдээ би бол одоо нөгөө нэг яг нэг дор мэдрэн энтер гэдэгт бол санал нэгдэж чадахгүй байгаа байхгүй юу. Яг үнэхээр нөгөө сэтгэлгээ нь өөрчлөгдөд задарчих юм бол мэдээж хэрэг бидний одоо мэдэрдэг юмнууд ч гэдэг юм ойлгодог юмнууд гажих бах. Гэхдээ бас л нөгөө нэг юмнуудыг зэрэг мэдрэн энтер гээл тэгэхээр бас л дараагийнхаа ирээдүйд харж байгаа тэр үйл явдлууд нь бас л нөгөө хөдөлгөөн агуулад байна шүү дээ. Тэгэхээр хамгийн наад зах нь л хөдөлгөөн болох юм шиг байгаа. Хөдөлгөөн болох юм уу эсвэл бол тэр уг нь бол нөгөө нэг өндгөн тэр хөлөг гэх юм одоо тэр юу гэж хэлэх харин би чиг юм байгаа шүү дээ. Тэр шууд ингээд уусаад алга болдсон шүү дээ тий. Тэгэхээр энэ кинон дэр нөгөө нэг магтууштай ганц юм байсан харийнхныг амар гоёор дүрсэлж байгаа. Ихэнх харийн кинот одоо харийн биеттэй кинон дэр бол нэг хөлөг нисж ирээл. Тэгснээ ерөнхийдөө бид нар шиг сэтгээд байгаа байхгүй санаа нөгөө нэг чиглэлтэй сэтгээд нь шүү дээ. Ямар нэг шугамн сэтгээд нь шүү дээ. Тэгээ сэтгэж ийсэн аа. Тэгэл яг хөө нэг жоохон технологи илүү хөгжилтэй. Тэгэл буцаад нисээ явдаг ч юм уу. Тэгэл ялгаагүй ингэж хөдөлж байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд энэ дээр болохоор тэр хөлөг шиг юм алга болж байгаа эсвэл амар юу аасан. Ямар ч үс энэ хөдөлж явж болохгүй гэдэг би тэнд хоёр дахь удаага үзэхдээ энэ одоо ингээл ямар ч үс хөдөлж явчвал муухай олон даа гэд бодоод захад тэнд бол тэгэж алга болж байгаа энэ төр бол сэтгэл төрж байгаа. Гэхдээ мань хүн энд бэлэг аваад үлдчихэж байгаа штэ. Гэхдээ тэр бэлэг бол тэгэж бол нөлөөлөхгүй гэж би бодоод байгаа. Хамгийн дөрөнд л наад зах нь тэгээд энэ дээр ингэ бодонгууд байна штэ. Угаасаа орчлон ертөнд хөдөлгөөнтэй байгаа байхгүй юу? Хөдөлгөөнтэй байгаа учраас чиглэл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар угаасаа нөгөө нэг энэ орчлон ертөнд дээр үүссэн бит учраас яг тэрэндээ дагаж сэтгэлгээ нь үүссэн. Тэгээ сэтгэлгээ нөгөө чиглэлтэй хөдөлгөөнтэй болчингууд бичиг хэлнэ ч гэсэн тэгэж үүссэн гэсэн дүгнэлтэнд би хүрж байгаа. Тэр гажихад хамгийн түрүүнд чиглэл бодлогон хөдөлгөөл гажих хэрэгтэй. Яг уу. Над дээр яг нэг тийм гоё юм ороод ирлээ. Тийм түрүүний нэг харь гаргийн хөлөг одоо ингээд нисээд явчвал нэг тийм болохгүй мэдрэмж төрүүлээд байна шүү дээ тий. Үнэхээр мяа мэдрэмж авах гэдэг шүү дээ. Яагаад гэвэл тэр юу гэдгийг харийнхны иргэншил соёл чинь одоо биднээс нэг хөгжил дээрч байгаа даа юм уу? Хөгжил урдч байгаа даа юм уу тий. Тэгээд яг тэрнтэй адилхан сэтгэлгийг надад яг тэгж бодох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг хөө их одоо кино зохиолч гэдэг юм уу бидний төсөөллөөр л ер нь нэг тиймэрхүү зүйл тохиолдвол бидний тархит ийхгүйгээр одоо нэг гал зурчдаг ч юм уу нэг тиймэрхүү төсөөллүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бид нар мэдэхгүй байхгүй юу? Яг тэр нэг харийн биетнес явж болохгүйтэй адилхан сэтгэлгээг ч гэсэн бид нар яг яаж ажиллаад байгааг мэдэхгүй болохоор тэнд яг нэг тийм гоё фантазны тийм төсөөл баймаар байгаа байхгүй. Тэнгүүд саяных дээр болохоор чи яг тэр хэл сэтгэлгийн хоёрынхаа зүйл дээр ийм мэдэрч төсөөлөх зүйлийг ямар логик сэтгэлгээгээр шийдэх гэж оролдонгоо тэнд ялчгүй асуудал үүсэн л дээ. Харин тийм ер нь бол гэхдээ яг нөгөө нэг эвдгсэн оролдлого нь байхгүй юу? Миний эвдвэл юу болох вэ гэсэн л оролдлого. Би одоо сэтгэж байгаагаасаа өөрөөр сэтгэж чадахгүй шүү дээ. Ер нь харийнх нь нөгөө нэг кафтабодууд ч гэсэн яг ямар сэтгэлгээгээр сэтгэж байгааг мэдэхгүй байгаа шүү дээ. Нэг дөрвөн хэмжээс дээр сэтгэдэг ч байд юм уу? Тийм мэдэхгүй шүү дээ. Тийм ойлголцохгүй байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө нэг бидний дээрч байдаг юм уу? Доорч гэж хэлж болохгүй болчихж байгаа байхгүй юу? Хэрэг дээр байсан бол яг бид нар шиг сэтгээд хэлээд өгч штэ. Ойлголцож чадахгүй байгаа даа штэ. Тэгэхээр тэнд бол дээр доор гэхээсээ илүү өөр л байгаад байгаа шүү байгаа. Сэтгэлгээ нь тэс өөр л гэж л хараад байгаа. Тэгэхээр яг
Би нөгөө нэг одоо сэтгэж байгаараа сэтгэх учраас одоо сэтгэж байгаагаа одооныхоо сэтгэлгээгээр л эвдэх гэж оролдсон шүү дээ. Тэгэхээр яг хоо нэлээ очир өрөөсгөл юм болж магадгүй. Тэгээ яг багшийн ч гэсэн түрүүний асуусан асуултанд ингэж хариулах нь зөв баг. Түрүүнийг төгс постик хүмүүн гэдэг нэг ойлгомжтой асуулт асуусан шүү дээ. Яг нэг энэтэй л холбоотой баг. Энэ ер нь хариулт болсон баха. Нөгөө төгс бус хүн төгс мэсгэж чадах уу, бодож чадах уу гэдэг яриа явдсан те. Энд дээр сая яг өөрөд ярьжсэн чинь сансан нь бас яг энэ киноны нэг гоё юм гээд нөгөө харийнхны аюу гоёор төсөлсөн гэж арай өөрөөр төсөлсөн гэж хэлж байгаа шүү дээ тий. Энэ бас аюу гоё санагдсан. Ялангуяа дахиад зохиол дээр бүр гоё дийдэг. Энэ дээр бол нэг юм ашигын шинжтэй байгаа шүү дээ тий. 3000 жилийн асуудал тулгарх учраас би та нарт ингээ бэлэг өгөөд байна гэдгээр ярьж байгаа. Нэг юм утилитарианч ч гэдэг юм уу те. Тэгвэл тийг ингүүл ингээ нийдэг. Наман дээр бол яах гэж ирсэн мэдэхгүй зүгээр л алга болчдөг. Тэр нь бүр илүү гоё гэх юм уу. Өөрөөр хэлбэл бид нар ингээл нэг юм харийнхан гээл тэгэхээр илүү хөгжилтэй байгаа л хурж ирээл нэг заах гад ч юм уу эсвэл эзэрхийлэх гээд ч юм уу нэг юм ялангуяа юм аюу колоничлогч байдлаар харийнхны аюу дүрсэлж ойлгодог. Дэлхий рүү нэг дайрч байгаа эсвэл дэлхийгээс нэг юм авах гэж байгаа нэг юм дандаа нэг юм ашиг сонирхлын байдалтаар харийнхныг дүрсэлдэг эсвэл дайны байдлаар ч гэх юм уу те. Тэгмүүд энэ канон дээр ялангуяа бүр зохиол дээр бол ерөөсөө тийм юм байхгүй. Зүгээр ирээл хил зааж өгвөл тэл яваад өчтдөг. Өөрөөр хэлбэл ийм харилцаа ч өөрөө тийм заавал ийм худалдааны шинжтэй байдгүй шүү. Тэ 8-ны шинжтэй байдгүй шүү гэдгийг харуулж өгсөн гэх юм уу. Тэрүүгээр их гой санагдчихсэн. Яг ийм нэрээ яагаад бид нар юмыг ингээ зүгээр байгаа юмыг байгаагаар нүлээж авч болтгүй юм бэ? Энэний ар заавал нэг ашиг сонирхол байна. Заавал нэг интенц байна. Заавал нэг ийм тэ ийм юм байх ёстой гэдэг тийм зах зээлийн сэтгэлгээ гэх юм уу. Тийм юмгүйгээр одоо юм байж болдог штэ гэдгийг харуулсан юм шиг санагдчихсан. Тэр нь бас их гоё гэх юм уу? Нэг яг энэ киноны өөрийнх нь онцлог. Тэгээд түрүүний нөгөө чиглэл гэж яриад байгаа штэ. Тэнгүүд энэ дээр бас бид нар нэг юм дандаа шалтгаан үр дагавраар сэтгэхэд бодоод байдаг гэх юм уу те. Тэгвэл хэрв тийм бол ийм юм болно. Тэгэл ингээл нэг юм шалтгаалцлаар юмнуудыг айгу хараал байдаг. Одоо бороо оруулах газар нь орно гэж нүүл охих тэр ярьдаг юм чи явж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь л нөгөө нэг юм шугамн байдалтай тий. Тэгээд ингээд эхний өгүүлбэрээ одоо нэг юмнаас нэг юм гарна. Эхэнд нь заавал нэг юм байж дараа нэг юм болно гэдэг нэг ийм юмар бид нар ингээд яриад байна гэл. Тэнгүүд нөгөө хептапод ч юм болохоор яаж байгаа вэ гэх юм бол яг тэр нэг энэ өөрсдийнх нь хэлж байгаа энэ хэлэн чиний хэлж байгаа шиг өөрөлдөл баг юм ерөөсө чиглэлгүй юм задгаа гэдгээрээ бар эхний өгүүлбэрийг хэлж байхад төгсгөл нь угаасаа ойлгомжтой байдаг гэх юм уу тийм. Тэр бол ингээл ийм байгаагаараа л нэг тийм цогц зүйл. Тийм. Ерөөсө одоо юу гэдэг энэ нэглэл энэ төгсгөл энэ дунд гэж ингэж заах ямарч боломжгүй тийм одоо өстө бид нар хэлвэл задгаа л хийж хэлэх байх та тийм. Нэг тийм байдалтай хэлтэй болохоро одоо ингээд цаг хугацааг бол ингээд мэдрээд байгаа шүү дээ. Ирээдүйдээ зүгтнэ гэд. Тэнгүүд сая яг ингээ өөрөө чинь ярьж байгаад бас нэг санаанд орсон юм болохоор яг ингээ хөдөлгөөнтэй холбож ярьж байгаа юм л да. Тэнгүүд нөгөө талд нь болохоор жишээ нь Кант юу гэдэг вэ гэхээр энэ оюун санаанд бол бидний оюун санаанд орон зайг цаг хугацааны бүтцийг мэдрэх тэр мэдрэмж нь өөрөө априор шинжтэйгээр байж байдаг юм аа гэсэн нэг тийм санаа явдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ямар ч юм бид нар хүлээж авлаа гэсэн дандаа ийм цаг хугацаатаагаар дахиад дандаа орон зайтаагаар одоо ингэж ялангуяа бидний энэ хүртгүү бол тэгж хүлээж авдаг. Ерөөсөө орон зайд байхгүйгээр бид нэр ширээг ч гэдэг юм уу сандлыг ингээ хүртэж ойлгохгүй тий. Тэгэл ингээл нэг юм тэгэхээр энэ одоо орон зайг цаг хугацаа хоёр бол бидний юм сэтгхүүд өөрт нь туршлагаас хамааралгүйгээр байж байдаг. Туршлага гэдэг маань гадна хүртэгдэж яригдж байгаа юм уу ч тий. Хамааралгүйгээр байж байдаг юм гэдэг нэг тийм санаа байдаг. Тэнгүүд магадгүй яг би бас л нөгөө киног л зөвтгөх гэж бодоод байна л та. Тэгэхээр магадгүй тийм болохоор эхний ээлжинд яг юм нөгөө физикл маягийн те ингээд хүртгүүд ялангуяа хөдөлгөөнтэй хамаатай өөрчлөлтүүдийг анзаархаасаа илүүтэй хэрвээ үнэхээр Кант хэлжсэн байдлаар танин мэдхүү өөрөө хэрвээ тийм тэгж ажиллаж байгаа гэх юм бол цаг хугацааны тухай тэр хүртгүүн априор шинжтэй хүртгүүн өөрөө ингээд солигдчихж байгаа байж магадгүй зохиолчноос энийг тооцсон байж магадгүй зүг гэж зүгээр сая бодлоо ингээд яаж явцад тэгээд дахиад цаг хугацааны тухай чинь бол яг физикчид бол ингээд цаг хугацаа бол ингээд гэж юу вэ гэл Эйнштейнийг яриад ингээд одоо юу гэдэг дөрвөн хэмжээст гэл ингээд янз янзын тайлбарууд явж байгаа шүү дээ. Тэнгүүд философич гэсэндээ дахиад цаг хугацааны тухай асуудлыг авч үзээ ярьж идэг одоо ч гэсэн уул нь физикчид энийг ярьчихлаа за физикчид энэ асуудлаа шийдчихэд одоо манад энэ хамаагүйгээд хайчиж болно шүү дээ. Тэнгүүд яг цаг хугацаа гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдэг дээр чинь
орчин үеийн метафизик дээр хоёр янз онол явдаг. Метафизик гэдэг нь бол ерөнхийдөө бит байдал гэж юу вэ гэдэг дээр ярьж байгаа онол гэдэг. Тэнгүүд нэг онол нь юу вэ гэхээр ерөөсө псинтизм гэдэг онол. Нөгөө одоо цагийн онол гэх юм уу? Одоо цаг л байгаа. Юу байгаа вэ гэвэл одоо цаг байгаа. Одоо яг ингээл одоо яриад дуусангууд эн чинь ингээл өнгөрсөн рүү алга болчихж байгаа л ингээл эн чинь ингээд байхгүй болчихж байгаа. Ерөөсө энэ цаг хугацаа гэдэг бол ингээд тасралтгүй байж байгаа юм. Айгүй олон одоо цагуудаас л бүтдэг. Юу жинхэнэ бодтойгоор байгаа вэ гэвэл цаг хугацаанаас одоо л байгаа гэж хэлдэг гэх юм уу та. Хэрвээ сануу нэг 10 жилийн монгол хэлний нэг номон дээр цаг хугацаа гэж юу гэсэн мэлээ гэл нэг эсэмсээ яваадсан. Яг Августын эсээ явдаг. Яг тэрнтэй адилхан санаа явдаг. Нөгөө тал нь болохоор юу вэ гэхээр этернализм гэдэг санаа байдаг. Этернализм нь юу вэ гэхээр өнгөрсөн одоо ирээдүй 3 цаг гурлаа зэрэг үж байдаг. Тэднэр дунд бид нар ингээд нөгөө нэг юм орон зайд хөдөлж байгаа юм шиг тий хөдөлдөг. Өнгөрсөн ч байж идэг, одоо ч үж идэг, ирээдүйч үж идэг. Тийм болохоор бид нар ингээд энэ дунд ингээд одоо цаг хугацаан дээр явж байгаатай орон зай дээр явж байгаатай адилхан цаг хугацаан дээр бол ингээд өнгөрснөөс одоо руу одоогоос ирээдүй рүү гэдэг ингээд шилжиж идэг гэдэг нэг этернализмын үзэл гэдэг юм яваад байдаг. Тэнгүүд энэ кинон дээр бол энэ кино бол бас л яг юм этернализмыг дэмжсэн байдал та. Өөрөөр хэлэх юм бол этернализмын дагуу бол болдог юм болгоороо болно буюу ирээдүйд хэдийн шийдэгдсэн тэр чинь байсан л байдаг юм байж тараад байгаа байхгүй. Тэгэхээр өнгөрснөөс ингээ ирээдүй рүү болно гэхээр одоо энд бидний ингээ ярьж суух маань энэний дараа ямар үйлдэлүүд хийх маань тэд нар маань аль хэдийн яах вэ байгаа. Тэгэл бид нар яг тэр замынхаа дагуу л явж байгаа буюу чөлөө төсөл гэдэг юм байхгүй. Хүсэл гэдэг юм байхгүй. Аль хэдийн шийдэгдсэн гэсэн тэр нэг юм байр суурь детерминизмын байр суурийг бол этернализм аягүй дэмждэг. Тэнгүүд энэ кино бол яг тийм этерналист кино гэж байна. Одоо нэг юу яаж байна? Та ярьсан чинь миний нөгөө нэг жишээ илүү тодорхой болгох чинь. Сая яг хэлчихэж байгаа байхгүй юу? Өнгөрсөн одоо ирээдүй ингээд байд. Угаасаа тодорхой байж байгаа. Тэрний дагуу ингээд хөдөлж байгаа юм шигээр байгаад байгаа шүү дээ. Ирээдүйг хараад ирээдүйг мэдрээд энэ кино 3 цаг үе мэдрээд энэ гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь мань хүний сэтгэлгээ тийм юмгүй болчоогүй илүү гэж бодогдоод байгаа байхгүй би. Урагшаа хашааг болчоогүй илүү. Тэгсэн мөртлөө тийм байж ич нөгөө нэг л гүйлтийнхаа дагуу байгаад байна гэдэг юм яригдж байгаа байхгүй юу? Яг тэрийг нөгөө нэг дүрслэхэд өөрөө хэцүү. Угаасаа дүрслэх боломжгүй л дээ. Угаасаа дүрслэх боломжгүй. Мэдээж хэрэг тэр тал дээр гэхдээ тийм бэ нэг. Энэ бол бүр нөгөө нэг илт алтаа байхгүй юу? Одоо жишээ нь Inception дээр жишээ аваад Inception-ээр жишээ авахад тэр донд яг та судлаа энэ гээд тэгчихэр бас чаддгүй байхгүй юу? Байж болох юм шиг өргөөд болохгүй гэхээр чадахгүй болмоор юм шиг өргөөд ингээд идэг байхгүй юу? Тэнгүүт би тэр нэг Inception дээр гарч ирсэн нэг хэсгийг ерөөсөө мартдаггүй. Яг 1 минутын дотор хариултыг олох төрдөг зам зур гэдэг байхгүй. Тийм тэгж болох юм уу болохгүй юу амар бод. Тэгэхээр нөгөө нэг тэр хийцлэл дүрслэл нь жаахан би угаасаа л нөгөө нэг эхлэхэд л хэлсэн шүү дээ. Санаа нь гоёо, сэтгэл нь амар гоёо. Тэгтээ дунд нь зүгээр л нөгөө нэг маниус өөрийнхөө одоо байгаа сэтгэлгээгээр бодоод алдааг нь олцохоор хэмжээний жаахан болох байхгүй. Тэг санагдсан. Надаа шүү. Яг ингээд чамайг л хараа ингээд бас яг тэгээ бууж чинь. Яг тэгэл хамгийн боломжит нөхцлөөр л төрсөллээ л гэж байл хараасаа байна. Одоо тэр нэг киноны ихэнд бол охины үхлийг харуулад байгаа шүү дээ. Охин нь харагдал. Киноныхаа хувьд бол лаг кино шүү. Түүгээр би одоо охиных нь үхсний дараах амьдрал явж ийл гэж бодсон шүү дээ болно. Харин тийм. Гэтэл энэ дээрээс нэр би нэг энэ бол миний зөв юу шүү заяа. Киноны ихэнд тэр охиныхаа үхлийг хараад тэгээ ингээд үйл явдал өрнөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Льюис Бэнксийн сэтгэлгээ өөрөө надад нэг тийм бэлэн болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр харийн хэлийг сурахад яагаад ч юм тэр одоо тэр хүнийхээ мэрэгжлийн онцлогоор ч үт юм уу те. Эсвэл нэг арай өөрөөр сэтгэсэндээ ч юм. Тэнгүүд харийн хэлнийг сурж эхэлснээрээ тэдний сэтгэлгээр тэгээ ер нь цаг хугацааг бас нэг одоо хүндрэлтний ус арай өөрөөр хардаг болчихоо гэж. Ер нь яг энэ цаг хугацаа гэдэг ойлголт чинь өөр айгүй тийм юу штэ. Хүндрэлт нь л одоо бид нар ингээд цаг хугацаа гэдэг юм тодорхойлоод гаргаад ирсэн болохос ер нь тэр
За төсөөлөлт одоо харийнханд яг цаг хугацаа гэж байгаа мó эсвэл ер нь ертөнцид тэр цаг хугацаа яг яаж үйлчлэлтэн ч гэдэг юм тий. За тэмээ ер нь тэгээд ярих юм бол баларна л та. Гурлаа. Шууд нөө онцгой байна уу? Онцгой байна уу? Баларна л та. Аха. Одоо дараа хаяал нөгөө юу маань Хөрх нөгөө физикчтэй Эйнштейнийхаа юмар яриад л тий. Чимэрлэх яг. Тэгэхээр ер нь яг тухайн хэлийг сурсан гэдэг нь одоо яг тухайн хэлээр сэтгэдэг гэдэг ер нь зөв яг өөрсдийн хүндрэлтнэр буулгаад үзвэл тэр ер нь хэрэг ойлголттой. Одоо жишээлбэл бидний төрөлх хэл монгол хэлтэй. Тэнгүүд бид нар одоо хоёр дахь хэл гэж нэг англи хэл сурч ийн гэж бодъё л доо. Бид нар англи хэлийг үнэхээр сурчлаа. Тэгэхээр ер нь бид нар англи хэлийг сурчлаа гэдэг нь англи хэлээр англи одоо тэр нэг хүний сэтгэлгээгээр сэтгэдэг болж чадах уу? Боломжтой юм шиг байгаа. Уул нь боломжтой юм шиг байгаа. Гэхдээ нөгөө нэг бид нар ихэнх тохиолдолд орчуулгал хэрэгэлдэг юм шиг санагдсан надад бол. Дандаа дамжуулж Шууд нэг их хэл дээр буулгаад уу? ингээд нэг англи юм хүлээж аваад тэрийг монгол руу буулгачаад дараа нь сэтгээд тэнгүүтээ тэрнээсээ буцааж хариултаа монголоор өгчөөд англи руу ургаад буцааж явуулаад ч юм уу тэгтгий юм шиг санагдах ч байгаа хөө тэгж байгаа юм шиг байна. Кинон дээр ч гэсэн тэрийг дүрслээд харуулсан байгаа шүү дээ. Уг нь бол тэр хэлийг чинь тэр физикчин ч гэсэн ойлгодог болчихж байгаа шүү дээ. Уул нь. Гэхдээ тэр яг орчуулга хэрэглээд байгаа байхгүй. Нөгөө нэг эндээс дүрс таниад танингууд тэрийг өөрийнхөө их хэлний үг рүү буулгаад тэр үгэндээ буцааж хариулчаад тэрийг буцааж дүрс болгоод илгээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөхөр бол яг нөгөө нэг орчуулга хэрэглээд байгаа байхгүй юу? Гол дүрийн эмэгтэй л яг өөрийнхөө сэтгэдэг хэл болгочихж байгаа шүү дээ. Би тэгэхээр нөгөө нэг хүн ер нь тийм сэтгэдэг хэл гэж нэг тийм яг их хэл нь байх албагүй л дээ. Гэхдээ нэг тийм сэтгэдэг хэл гэж нэг хэл байх шиг байна гэж бодоод идэг. Юм шууд нөгөө нэг өөрөөсөө асуулт асуудаг, хариулдаг тийм хэл байх гэдэг шүү дээ. Бусад хэлнүүд мэддэг байж болно. Гэхдээ тэд нар бол орчуулгаар ашиглаж идэг. Тэгээд дандаа дамжиж идэг гэсэн үг шүү дээ. Тийм байдаг болов уу гэж боддог байхгүй. Энэ дээр багшийг хариулт хэлхээс өмнө өөрийнхөө яг баг шиглээ ярьчих юм бол би дараа нь ярих шаардлагагүй байх гэдэг юм. Тэг нэг бахан дагдаг уу дараа тийч. Яг би нөгөө онлайн талаас нь өөрийнхөө нөгөө төсөөлийн талаас ярих гэдэг юм л да. Тий, би энэ дээр бол яг боломжтой гэж бодоод байгаа байхгүй. Яа тэгвэл одоо би жишээлбэл өөрийнхөө жишээн дээр харах юм бол би нэг англи хэлийг сурсан юм байгаа байхгүй. Тэр англи хэл дээр сэтгэдэг биш. Тэнгүүд яг ямар хүмүүс нь англи дээр сэтгэгээд байгаа юм ингээд надад нэг тийм за одоо юу гэдэг эргэн тойронд нь англиар ярьдаг хүмүүс ч байт юм уу? Эсвэл яг тэр нөгөө тухайн хэлийг сурах болцоод энэ нөхцөл орчинд нь өссөн ч үт юм уу те. За эсвэл одоо юу гэдэг нэг тийм 10 жил нэг тийм хүүхдүүд байдаг байсан да бүр ингээд англи хэлээр наанд бид нар ингээд дөрмөн дээр ингээд нухаал үзэж байхад тэнд нөхдүүд бүр ингээд амнаас нь чөлөөтэй ярьж идэг. Тэгэхээр энэ хүмүүсийг би бол одоо ер нь бас нэг тийм сэтгэлгээнийх нь нэг шин одоо чадвараа нээсэн ч гэх юм надад шин ямарсан нэг тийм англи хэлээр сэтгэж чаддаг боллоо тэгээ ингэж англи хэлээр чөлөөтэй ярьж чаддсан болоо гэж бас бодоод байгаа юм. Тэгэхээр би бол одоо нэг яг орчуулга хийж ийн гэхээр нэг яг нэг яагаад юм л та. Тэр хэлийг сурсан байгаа даахгүй тий. Тэрээс яг тэр хэлээр сэтгэдэг биш. Би гэхдээ яг наад дээр чинь бол хүн төрлөختөн бүгдээрээ л нэг ижлэгийн сэтгэлгээтэй. Гэхдээ тэр сэтгэлгээнээс нь зүгээр л нөгөө нэг газар тун байршилж байдаг юм. Тэрнээсээ хамаарад янз янзын хэлнүүд үүссэн. Гэхдээ тэр хэлнүүд нь бүгдээрээ л яг ижлэгийн шин чанартай. Нэг нь урдаасаа хойшоо байна уу, нөгөөх нь хойноос урагшаа байна уу бичдэг. Авианы хувьд л ялгаатай болохоос биш. Авиануудаа дараалж гаргадаг ч байдаг юм уу те. Тэгэл авиа хэлбэр дүрснийхаа хувьд л ялгаатай болохоос биш. Яг л нөгөө нэг чи битэрийн сэтгэлгээн дээр үнсэлж үссэн хэл гэдэг болвол одоо нөгөө нэг наадах ч угсаанд нэг яг асуудалтай төстэй гэж хэлчихээр яадаг юм бол тоо. Одоо нэг ингэж харддаг шүү дээ. Орчин үеийн хүүхдүүд чинь ер нь л одоо манай дүү танаа хүүхдүүд ч одоо нэг англи хэлээр л
хэлд орох гэдэг шүү дээ. Ер нь бол тий тэр чин яг хөтэ тэгэл нөгөө нэг өөрт бууж байгаа нэг ойлголтыг хамгийн түрүүнд илэрхийлж гаргахаар тэр хүүхэд англиар сонгочлоо л гэсэн үг үстэй. Шатрыг хараад шатар гэдгийг биш чесийг нь төрүүлээ сонгочлоо л гэсэн үг үстэй. тэгэхээр нүг ямар асуудал үүсгэх гэдэг юм хэрэг энэ Монгол сэтгэлгээний Монгол өгүүлбэр зүүн утга агуулга ер нь яваандаа ойлгохгүй байх одоо эрсдэлтэй болов гэж би тамаа ер нь тийм хүүхдүүд ер нь олон болчиход байгаас яг нэг монголоор харилцах гэхээр тийм ээ тийм айгүй хэцүү болдог. Харахгүй тэр үгийн нөгөө хүүхдүүд чинь нөгөө орчуулад байна гэсэн үг чиний хэлснийг аваачаад өөрийнхөө мэддэх юм цойлох шаардлагатай болчиход байна шүү дээ. Тэрэн дээрээ бодлоод байдаг юм уу эсвэл бол ирж матч хийж солигдох юм олддгүй ч байдаг юм уу тэрэн дээрээ бодлоод байна гэж хардаг. Одоо надад нэг шип байгаа заяа. Нөхөр монголоор ойлгоно. Буцаага монголоор ярьж чадахгүй. Би нөхрийн англиар ярьж байгаа юмыг нь гатарлна. Буцаага англиар хэлж чадахгүй. Гэхдээ бид хоёр ямар ч асуудалгүй ярьдаг. Ягаад гэвэл тэндээс нөхөр англиар хэлчихдэг би ойлгоо буцаага монголоор хэлчихдэг. Тэгээд хоёр талдаа ойлголцоод байдаг байхгүй юу. Тийм нэг багшаа хоёр байна. Тэгэхээр нөгөө нэг миний түрүүний нэг сэтгэдэг хэлгээд нэг юм ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ шатар байна шүү дээ. Би энийг нэг ийм ойлголтыг толгойд хамгийн түрүүнд нөгөө нэг сонголтоо шатар гээд сонгочихж байгаа байхгүй юу. Тэнгүүд трийг би чэс болгож солихол би хинтээ ч харилцсан энийг дотроо шатар гэж бодоод харьцах нь шүү дээ. Эсвэл ямар ч юмд хандсан шатартай холбоотой бол би энийг шатар гэж бодож байгаад харьцах нь шүү дээ гэж нэрлж байгаа тарьцсан гэх юм уу. Тэрийг үгээ чэс болгоо солихол асар хэцүү байх гэж бодоод байгаа юм би. Гэхдээ боломжгүй бол бас биш байх. Яг чи нэг яах вэ? За хоёул ингэ дуусгая заяа. Түүнээс биш хэл нь бол ижилхэн шүү. Хэл нь бол ижилхэн. За багшууд. Одоо нөгөө ингээл ярихлаар яг нэгдүгürt бол яг энэ нөгөө нэг ялангуяа нөгөө хэл сурахтай хамаатайгаар одоо 2 дахь хэл 3 дахь хэлний тухай асуудалтай хамаатайгаар аюу их тийм судалгаануудыг бол одоо хэл шинжээчид ялангуяа тэг ингээд нэг юм боловсрол судлаачид хэлний багш нар хэл шинжээчид бол аюу их үзэж байгаа. Янз янзын ийм датанууд гарч ирж байгаа. Жишээ нь эхлээд монгол хэл сурчаа дараа нь англи хэл сурч байгаа хүүхэд ямар байна ч гэдэг. Эсвэл 2 хэлийг хоёулангийн зэрэг сурч байгаа нь ямар байна. Эсвэл 3 хэл зэрэг сурж байгаа нь ямар байна гэл ингээд аюу олон хувилбараар амар олон тайлбарууд бол тэнд ингээд бидний яриа сууж явах чинь судалгаа хийлэгдэж байгаа. Тийм амар аюу гэдгийг үнэхээр чирчмтэй хэрэгцээтэй талбар руу гэвэл тийм байгаа даа. Гэхдээ нэг юмд бид нар яг ихтгэлтэй байгаад байж болох юм юу вэ гэхээр жишээ нь нэг юм юмнууд өгдөг штэ чинь хөгжим тоглож чаддаг байна гэдэг нь Альцгеймераас хэрэглэн гэдэг юм уу те. Яагаад тэгэхээр тархинд нэг юм өөр нийслэлийн холбоосууд үүсээд байна гэдэг нэг тайлбартай адилхан. Тэгэхээр хэл өөр нэг хэл гэдэг чинь өөр нь яг өөрийн зүгээр чадвар гэдэг утгаар харах юм бол хэдий их чадвар сайн байна. Төдий чиний одоо ингээд ертөнцтэй харилцаж болох тэр нэг олон өөр тэмдгийн системүүд, олон өөр хувилбарууд байна гэдэг утгаараа бол тэр хүний ертөнцийг үзэх үзэл бол ямар ч байсан өөр байна гэдэг нь бол гэдэгт бол аюу ихтэй байдаг. Тодорхой утгаараа хэлвэл юу гэдэг нь жишээ нь тийм ингээд нэг хөгжимчин хүн тэр үгээрээ өөрөө нэгж бид нар ярьдагтай адилхан нэг хэл 2 хэл 3 хэл гэд мэддэг хүмүүс юм бол тэр нэг юм харах өнцгүүд бол ямар ч байсан өөрчлөгддөг гэдэгт бол ихтэй байдаг. Нөгөө талдаа бас юу гэж хэлэх вэ гэвэл жишээ нь энд одоо ингээд ярьж байгаа цаана байгаа нэг хэл нь адилхан тий ард талд нь байгаа сэтгэлгээ нь ингээд нэг адилхан энэ суурь нэг адилхан энэ дээрээ ингээд өөр хэлнүүд л байгаад байгаа болохоор одоо өгүүлбэр зүүн бүтсэн нэг өөр гэхдээ энэ нэг юм ялгаатай байна гэж сайн ингээд ярьж байгаа шүү дээ тий энэ бол ерөнхийдөө одоо хэлний ялангуяа хэл шинжилтээр бол энэ нөгөө түгээмэл хэл зүй, универсал хэл зүй гэж ярьдаг. Chomsky бол энэ аягүй том төлөөлөгч. Ерөөсөө хэлж байгаа санаа нь юу вэ гэхээр бидний оюун тархинд бол Chomsky бол бүр ингээд нэг юм оюун тархинд бол хэлний тэр мэдлэг өгдмөл бүр ингээд суудсан байдаг. Хүн л байгаа л эдинээс суудсан байдаг. Тэгээд одоо би Америкт ингээд төрсэн болохоор англи хэл тэрэн дээр яг угсрагтаад ороод ирж байгаа. Ингээд инсталдаа суугдчихж байгаа эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ. Миний эргэн тойронд одоо юу гэдэг Монгол хүмүүс байгаа бол яаж чинь Монгол хэл инсталдаа суугдчихж байгаа. Одоо аав ээж маань ингээд 2 хэлээр ярьж байгаа бол яаж чинь. Тэр 2 хэлээр нь бид нар ингээд сурчиж байгаа гэдэг тэр үндслийг бол энд гаргаж ирж хэлдэг. Энийг яг ингээд харах юм бол нэрэл тийм юм уу гэж бодмоор санагддаг. Доор хаяад яг гэхээр өөртөө бодоход чинь бид нар чи ерөөсөө хэнийг ч танихгүй ямар ч хэл мэдэхгүй хаана ирж байгаагаа мэдэхгүй амьд төрж байгаа шүү дээ. Нийл хүүхдийг ботход тэгэнгүүт 2 жилийн дотор зүгээр сонссоор агаад сурчдаг.
Сонсоор байгаа сурчдаг. Энэ өөрөө ийм өвд байдгал юм болохоор бид нар энийг зүгээр л хүлээж авдаг болохоос энэ өөр аюу гайхамшигтай үзүүдэл ингээ 2 жилийн дотор ямар ч өгөгдлгүй байж л ингээ сурчна гэдэг чинь. Тэгээд дахиад яадаг вэ гэхээр бид нар хилэн дээр хэний ч зохиогоогүй өгүүлбэрийг зохиогоод амар урт өгүүлбэрийг ингээ зохиогоод хэлэх юм нэг чадвартай байдаг. Тэгэхээр хэрвээ ингээд хэл гэдэг маань ийм зөвхөн сурцсан арт талт нэг юм өгөгдөл байдаггүй, түгээмэл ижлэх юм байдаггүй гэдээ ингээ харчих юм бол хэний ч зохиогоогүй өгүүлбэрийг бид нар яаж зохиох вэ? Зохиож яж чадах вэ? Яаж юм бүтээлч байх вэ гэдэг нэг асуудал гараад чинь. Дахиад хүүхэд яаж юм хурдны хэл сураад байна гэдэг асуудал гарчгаа. Энэ хэлний энэ түгээмэл гэдэг энэ санаа бол айгүй тийм эвтэйхэн харагдаад байдаг. Энэ дээр ч гэсэндээ ер нь бол юу гэдэг нь ер нь бол одоо тий боловсрол судлалын гэсэндээ нэг талтаа бол ингээд байгаль юм өгөөд нөгөө талтаа бид нар яхаа сураад байна гэдэг аль аль ингээд яриад тах шүү. Гэхдээ нөгөө талтаа түрүүний хэлсэн шиг ялангуяа бидний энэ нөгөө ертөнцийг үзүүл дахиад сэтгэлгээнд ямар хэл сурсан бэ гэдгийг нөлөөлнө гэдэг түрүүний нөө Спирборфын таамаглалтаа дахиад ингээл холбоод ярих юм бол одоо жишээ нь эскимосчууд энэ дэр дандаа л яриад айгу сонгодог жишээ л дээ. Эскимосчууд засыг 40 янзаар нэрлэдэг гэдэг. Тэнгүүд тэр хүмүүсийн засыг харж байгаа нүд миний засыг харж байгаа нүд адилхан уу гэвэл адилхан. Ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ тэр хүмүүс тэр засыг 40 янзаар ялгаж нэрлэх хэрэгцээ тэр хүмүүст байгаа учраас яаж байна. Ялгаад нэрлэж байна. Ер нь хэл гэдэг чинь бол ялгамжийн систем юм аа гэд одоо нөгөө Сосюрийн структурализмын санаа яваад байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд юу үн цэнтэй байна? Тэрүүгээрээ хэлийг бид нар ялгаж нэрлээд байгаа. Тэгэхээр нэгсэндээ нэг юм монгол хэлэн дээр ч гэсэндээ бид нар одоо юу гэдэг ингээл монгол хэл бол одоо ийм шинжлэх ухаан тохиромжтой тохиромжгүй философи тохиромжтой тохиромжгүй гэл нэг айгу маргаанууд айгу яваад байдаг. Гэтэ энэний ард юу гэхээр бидний хувьд тэ ингээд суугаад нүүдэлчин иргэншилтэй хүмүүсийн хувьд тэ ингээд суугаад яг ингээд философийн хэлийг хийх зүгээр амьдралын болцсон өөрөөсөө биднэрт байгаагүй. Бидний хувьд юу үнцэнтэй юу чухал байсан бэ гэхээр тэр нөгөө малаа олон янзаар нэрлэх тэ малаа төслөх байгаль орчноо таньж мэдчих ч гэдэг юм уу те. Энтэй хамаатай амар олон янзаар ялгаад хэлсэн үгнүүд нь яваад байдаг. Тэгэхээр тэр үеийг мэдчин гэхээр тэр ялгаа нь юу байсан бэ гэдэг тэр нэг юм одоо юу гэдэг тэр ялгааны үнд зүйлийг нэг юм үнэлэмжээ нэг юм мэднэ гэдэг нэг тийм санаа харагдаад байдаг. Тэгэхээр монгол хүүхэдд монгол хэл сургана гэдэг маань зөвхөн мэдээлэл дамжуулах одоо те аавтайгаа харилцах, ээжтэйгээ харилцах ч гэдэг юм уу, би бинтэйгээ харилцах зүгээр нэг юм коммуникацийн үүрэг гэхээсээ гадна энд бол дахиад бидний хувьд юу үнцэнтэй байсан бэ, юу үнцэнтэй байдаг вэ гэдэг тэр нэг юм үнэлэмжийг өгж байгаа гэх юм уу да. Тийм гэдэг санааг юу нь бол хараад байдаг. Тэрнээс биш би ч гэсэндээ манай хөвгт ч гэсэндээ одоо манай хөвгт чинь хөөх юм бас л туршилтын тул авж байгаа байхгүй ингээд мажар хэл сурж байгаа тайцсан намайг дагаж явж байгаа. Тэгээ монгол хэлтэй, тэгээ англи хэлтэй. Тэнгүүд яг нэг хөвгттэйгээ ярих юм бол асуудалгүй ойлголцдог хэрнээ тэр хүний хувьд бол их тийм уншихад амархан байдаг хэл нь бол англи хэл яваад байдаг. Гэхдээ монгол хэлээр бол энэ өгүүлбэр зүйн хувьд тэгээ дахиад үгийн сангийн хувьд бол ийм баялаг байгаасаа гэж хүсдэг болохоор ингээд шахдаг. Яагаад тэгэхээр бидний хувьд энэ тэгээ ингээд үн цэнтэй шүү, үнэлэмжтэй шүү гэдэг тэр нэг ийм систем бол хэлээр айгүйх ороод ирдэг гэдэг учраас. Гэхдээ англи хэл сурах нь бол хоригддаггүй. Тас хориглох нь өөр утгагүй гэж боддог. Тийм ер нь бол хүүхдүүдэд бид нар ингээл жоохон бахт нь хөгжим сургаал антен зэм сургаа яваад байдаг хэрнээ бага бахт нь хэл сурахгүй гэд ингээд үзээд байдгийг бас ойлгодгүй. Боломж нь байгаад нэг тийм спонж шиг ингээд сурж байгаа үед нь тэгээ бүр ингээд шахахгүй ч гэсэндээ өөрөө хүсэж байгаа бол тэгэл сургаал хэл гэдэг тийм л бодолтой гэх юм. Тий. Тийм байна. Яг тэр нөгөө үнэт зүйл олж авна гэдэг яг нөгөө нэг тийм сэтгэлгээний юм уу эсвэл юмд хандах үнэт зүйл олж авна гэдэгтэй болвол санал нийлжлээ. Үнэхээр яг тийм юм байна. Нөгөө нэг үгийн сан маань ч юм уу эсвэл яг ямар нөхцөлд үүсч хөгжсөн хэлээсээ шалтгаалаад жишээ нь монгол хэл бол юмсын ялгааг маш үнэнд одоо нөгөө нэг үнэт зүйлээ болгож хардаг гэдэгтэй болоо шууд санал нийлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яг би одоо тэгээ нөгөө тэргээ бодсны ард дээрээс өөр ямар хэл ялгаанаас өөр юу чухалчилж авдгийм болоо гэд бодсон чинь шууд орж ирж байгаа юм алгаа л да. Гэхдээ ер нь үнэхээр л яг тийм байх юм шиг санагдаж байна. Хэл бол ингээд нэг юм ялгамжийн систем үүтэй л. Окей. Тэр нь энэ
хөтлөгч анх удаа хийж идчихсэн ч бас өөрөө ингэ нэг Цаг дуусчлаа гэх. өөрөө ингэ дунд нь ороод яхаа ярьж л байгаа л. Тэгтээ бүр нэг одоо энд хэрвээ би сууж ял нөө юу гэдэг чи за юу асуух нөө гэл нөө асуултаа бодвол гоё ярих гэдэг. Тэгээд энэ суучингууд нөө нэг тийм за гоё асуулт асууя л гэж бодоод байдаг. Тэгтээ айгүй нэг тийм жоохон хөвчлөх гэж байгаа юм шиг тий. Тэгэхээр юу вэ? Киноныхоо нэг хэсэг рүү буцаад орвол эмхтэй бол одоо тэгээд цаг хугацаагаа хараад дахиад нөхөртөөгөө суугаад охиноо төрүүлэх шийдвэрийг гаргадаг шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр юу нэг хувь хүн талаас нь асуувал хоёр ер нь тэр шийдвэр дээр ямар байх вэ? Тэр шийдвэрийг тухайд гаргах уу эсвэл өөрчлөх гэж оролдох уу? Гоё асуулт. Өөрчлөх гэж оролдохгүй байхаа. Чамаг ерөөсөө нэг гинэ руугаа ороосоо л гэж бодвол нөгөө санаа бол угаас амар түүхтэй комплекс юм байгаад. Кино руугаа ороод киноны хэсэг руугаа ормоор юм даа гэж бодоод яг асуулаа шүү. Өөрөө кино руу орж болно шүү дээ. Хэрэг зүгээр л харцдаг байсан, харсан болов шүү дээ. Эсвэл ирээдүйд юу болохыг зүгээр л мэдсэн бол, харсан болвол тэм шийдвэр гаргахгүй. Чи юу? Тий. Мэдэрсэн учраас гаргана. Тэр болвол кинон дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр нөгөө нэг бүх цаг хугацааг нэг дор нэгэн зэрэг мэдрээд байгаа шүү дээ. Яг тэнд нь байгаа юм шиг байгаад байгаа шүү дээ. Тэгэл би намайг одоо жишээ нь өнөөдөр л би одоо мөнх төвшиг гээд 2 хүүхдийн аав 19 он руу буцаж очиод дахиад хүүхдээ төрүүлэх үү гэд асуучиж байгаа аахгүй юу. Тэгэхээр чин өнөөдөр ямар ч эргэлзээг болчих. Тулц учраас. Түүнээс ш нөгөө нэг юу гэдэг юм бэ 18 онд ч байдаг юм уу тэр нэг 18 онд 17 настай хүүхдээс чи ингээд 24-т дөө огт сакс тоглохоо болцсон чин 20-30 кг нэмэгдсэн ингээд 2 хүүхэдтэй багш идэг ингээд суугаа ажил хийдэг ийм болох гээд байна гэд хэлчихвэл бодно шүү дээ амар бодох байхгүй. Тэгэхээр тий одоо тэгэхээр тэр дунд тэрийг мэдэрсэн гэдэг шалтгаанаар яг киноны дэртэй шууд 100% санал хэлж байна. Тэр аягүй хүчтэй. Льюис Бэнкс ч өөрөө хэлээд байгаа шүү дээ. Би нэг бүхнийг ихнээс нь мэдрэхийг хүсэж байна. Тийм болохоор ийм сонголтыг хийсэн гэд. Багшийн хувьд бас яг энэ хариултыг хэлэх гэжсэн. Тэгээ өөрөөр хэлбэл тэр зүгээр яг нэг өгүүлбэр болгоод хэлэх чи өөр шүү дээ тий. Тэгэнгүүт яг ингээд өөрийн биеэр мэдэрнэ. Тэгээ тэрийг дахиж мэдрэх боломж олдно гэдэг чинь бол үнэхээр тийм хайж болохооргүй. Тэгээ дээр нэмээд дахиад Льюис Бэнкс өөрөө чиний хэлсэн шиг яг нэг юм бэлтгэгдсэн хүн гэдэг шиг айгуу сэтгэлийн хаттай дүр гэж харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл юу болохыг мэдсэн ч гэсэн тэр алхмыг хийж байгаа. Тэр алхмыг хийснийхэн төлөө нөхрөн дургуутсан гэдгийг хүртэл мэдж байгаа шүү дээ. Нөхөр нь бол ийм юм болохыг мэдсэн бол чи баг ингээ надтай яах гэж суусан юм бэ гэж ингээ салж байгаа. Гэтэл ийм юм болно гэдгийг ингээ бүр юм айгуу зоригтойгоор нүүр тулж тэр мэдрэмжийг дахин авахын тулд тэ юу гэдэг амьдрал донд ч мэдээж зовлонтой юм уу зөндөө хамгийн аимшигтай зовлон бол яхаа аргагүй тэр ингээд гэр бүлийнхаа гишүүнээс ингээд салж байгаа үйл явц мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэр донд зурх тэр олон жаргалтай мөчүүдийг тэ ингээд мэдэрнэ гэдэг тэр зориг чинь бол бас айгүй гоё. Вортлаа л та. Тийм тийм. Мэдэрсэн болохоор гэдэг л аягүй нэг тийм хүчтэй юм л та. Сайн нэг яагаад энэс гэдгсэн чинь нэг хичээл тэр оюутнууд би тэр бас нэг хаяа заримдаа тэгээд идэх те. За тэр оюутан гэх юм оо санаа давхцчихлаа гэж. Тэр киноны ер нь хэсгээс хоёроос ер нь бас нэг тийм сэтгэл дүүлсэн ярий гэж утсан зүйл юм. За ингээ асууж амар тулхамддаг. Нөгөө нэг за одоо мартсан. Би яг сануулаад үгүй. Хамгийн анх одоо хэдэн 7 хоногийн өмнө үзэхдээ тэр хүн тэр хооронд хэдхэн минутын туршил нэрээ юу юм болоо энэ ямар мангар юм хэлж вэ гэд тэр нөгөө нэг нислэг дэргэн дотор хамгийн анх физикч хийж шинжээч хоёр сууж байгаа шүү дээ. Тэнгүүтээ тэнд яг нэг юм дээр санал зөрөлддөг юм. Юун дээр санал зөрөлддөг лээ?
хувцас тайлахгүй дөрөв. Үгүй. Нэг юмны суурь нь шинжлэх ухаан гэрчдэг, нөгөөх нь болохоор Тий, иргэншлийн суурин шинжлэх ухаан хил хоёр дээр маргаад идэг үү? тий Бүр н онгоцсон цугтаа юу, нисдэг тэргийн цугтаа юу. хамгийн анх оч гэрээс нь авахад Тэр чи яг маргалддаг л үү? Тэр нөө Льюис Бэнксний бичсэн номноос шууд иш татчихдаг үстэй. Тэгээд нөгөө нэг физикч чинь ер нь бол иргэншлийн нөгөө суурь чинь шинжлэх ухаан гэж хэлдэг үү? Тэгээд тиймэрхүү хэсэг явд юм аа. Тийм cornerstone гэдэг хэлжсэн. тэр ямар хэсэг нэ мартчихжээ. Гэхдээ тэрийг зөвхөн ер нь би бол жишээ нь шууд нөгөө тухайн үед тэрийг сонсонгуудаа бодол дотроо нэг шийдвэр гаргах чаа. Яг юу гэсний санахгүй болохоор би ямар шийдвэр гаргаснаа ч мэдэхгүй байна. Гэхдээ тэрийг нөгөө нэг хэрвээ одоо нөгөө нэг энийг үзсний дараа хүмүүс чинь дахиад нэг нөгөө киногоо ороод үзэхэд байх л та эсвэл үздэггүй ч юм уу нөгөө киногоо эргээ санана штэ тий. Тэнгүүд хэрэг тэр нэг жижигхэн хэсгийг дахиад нэг эргэж бодоод тэгээд дотроо тэр шийдвэр аль нь үнэхээр яг аль нь юм бэ? Эсвэл энэ хоёроос бүр шал өөр юм байдаг юм уу гэд шийдэх гээд оролдвол тэр нэг амар гоё бас хоёр талын яг 50% тэнцүү аргумент гэж бол хэлэхгүй. Гэхдээ айгүй гоё тийм дөхөм маргалдаж болохоор ч юм эсвэл өөр өөртөө ярилцаж болохоор нэг тийм гоё хэсэг гарч ирсэн. Ер нь л яг нэг онлайн физикч тэгээд нэг хэлж шинж судлаач хоёр Супер хийшиж хоёр уулзангуудаа өргөлдөж байгаа шүү дээ. Тэр Шууд эгон эгон өргөлдөөл тэгэл яг яах нь те шууд л одоо нэг эхнээс ил хин юм байгаа шийдэх гэлж гэх юм те. Багшуд Саяны энэ хэлсэн жишээ бол бас айгүй юм түгээмэл гардаг л те ингээл ялангуяа нөгөө хүмүүнлэгийн ухааныхаа юу хийгээд байгаа юм бэ? Та нар одоо ингээд талах авчиж өгөхгүй штэ, болохгүй штэ. ертөнцийг бол ингээл өөрчлөл амьдралын чанарыг чинь дээшлүүлээл одоо энэ хэрэгжилж байгаа бүх юмнуудыг чинь хэн авчираад байна гэхээр ингээд шинжлэх ухаан авчирж जैन те математик авчирж जैन гэдэг нэг тийм жижигхэн ялангуяа оюутнуудын дунд ялангуяа шинжлэх ухааны философи төр гарч ирдэг тийм маргаанууд яваад байдаг. Яг сайн хэлсэн чинь тэр бол санаанд орж байна. Би бас яг тэр хэсгийг ингээд сонсчоод хүй энэ физикч гэж бодчихсан байхгүй юу. Тэгэл ингээд мэдэж яхаагүй нөгөө хүмүүнлэгийн ухааны хүн болохоор хүй энэ физикч хэл байхгүйгээр шинжлэх ухаан ч гэсэндээ ясаарах юм бол өөрөө хилэн дээр тогтсож байгаа шүү дээ. Тэ ингээд математикийн хилэн дээр байгаа учраас л энэ одоо ингээд энэ талбар чинь бий болцсон байгаа шүү дээ гэдэг нэг тийм шууд эсэргүүцсэн бодол бүр ингээд баг худлаарсан инстинктээр бол төрж исэн. Яг энийг хэлэхэд бол. Тийм тэгээд дахиад яхав кинон дээр бас нэг санагддаг хэсэг бол тэр нөгөө нэг хиттэй нөгөө юута генератор нэг ярддаг хэсэг байдаг шүү дээ. Ингээд шагнаж гардуулж авч явах та. Тэгэл гэснээр тэр үед ингээд эхнэрийн маань сүүлийн үе надад хэлээ. Тэгээ миний хувийн утасны дугаар руу ярьсан чинь баярлалаа гэснээр утасны дугаараа хэлээд эхнэрийнхээ хэсгийг хэлдэг шүү дээ. Тэрийг санаж агаад ярьдаг тэр хэсгийг ингээд харахаар энэ яг нөгөө цаг хугацаа гэдэг ингээд мэдж байгааг харуулж байгаа хэсэг нь байна да. Одоо яг нөгөө нэг тэр метафизик дээр яриад байдаг этернализм ч юм байна да гэж бол яг тэр хэсэгтийг бол бодож ирсэн. Тэгээд яг нь дахиад энэ зүгээр нэг одоо сонсож байгаа хүмүүст ялангуяа хэлэхэд энд ярьж байгаа энэ этернализм дахиад персентизм гэж ярьж байгаа юм бол нөгөө физик дээр ярьж байгаагаас өөр шүү. Дахиад нөгөө өмнө ярьсан хэний Кант ярьж байгаа тэр цаг хугацааны тухай тайлбар бол дахиад нөгөө юм танин мэдэх субъектив үднэс гэдэг юм яригдж байгаа шүү гэдгүүдийг ингээд бас дахиад залруулж хэлэхгүй бол наа чин физик дээр тэгдэг штэ ингээд талаа ичлаа гэдэг юм бас гарч магадгүй гэж зүгээр бодлоо. Би энэ боломжийг ашиглаад бас бие өмөрөө таяагаа мөн. Би бол энэ бүгдийг ерөөсөө шууд толгойд харгандаа тийм цэвэр өөрийнхөө юугаар өөрийнхөө юу гэдэг юм бодол тархиараад сайхан бодоол юу нэрээ юу юм болоо гэж юу ч уншиж судалсан. Ямар нэгэн боловсрол шинжлэх ухааны үндэслэхүүгээр бодоод юу яаж байгаа юм шүү. Амар дайрч орж ирвэ. Нөгөө дайргээ дайрыг. Яг тэр сайн нэг тэр хятадын нэг генерал гэдгсэн чинь нэг юм санаанд орчлоо. За яг манай эмэгтэй бол яг цаг хугацааг тэгээ авт юм аа. Ер нь тэр хятадын генерал ер нь яагаад энийг би чамд хэлэх ёстой юм шиг байна гэд тэгээд тэр ихнэрийнхээ сүүлийн үгийг хэлсэн юм бол тэрийг ер нь гоё төсөөлөл байна. Тэрийг ер нь үг нь бол заавал нэг тийм хэлээд ах шаардлагагүй юм шиг байна. Тэр яагаад хятадын тэр генерал ер нь энийг би чамд хэлэх ёстой юм шиг санагдаад байна гэдэг ч үлээ. Одоо нэг шийдэх цэцэн л харуулж байгаа юм л да. Шийдэгдтэй тийм. Хэлхэн тодорхой л байсан. Угаасаа л хэлсэн. Тэгэл тэр хэлсэн учраас тэрийг нь буцааж авчирч өнгөрсөнд хэрэглэн яг одоо ирээдүгээс нэг мэдээлэл авчирч одоо тэргэлж л байгаа юм л да. Энэ бол нөгөө нэг бас уг нь айгүй хөрхөн юу
санаа шийдэл гэх юм уу трик бас нөгөө нэг бүх цаг хугацааг зэрэг мэдрээд байна гэдгийгээ харуулж байгаа, баталж нотолж байгаа бас нэг хөргөөн трик уул нь бол санаа амар гоё. Тэнд угаасаа л хэлхэнд ойлгомжтой. Тэгээ ирээдүйд хэлсэн мэдээллийг авчирч одод ашиглаж байгаа байхгүй мань хүн. Тэгэнгүүт ингээд угаасаа батлагдсан зүйл учраас болж байгаа шүү дээ тэр чинь. Гэхдээ болвол тэрийг бодоод үзэхлээр ямар ч хэлэх шаардлагагүйгээр мань хүн яг одоо гэхдээ арай боловсроогүй байл гэж бодоод тах шүү. Би тэрэн дээр бол нэг өмөрч бодсон бодол нь одоохондоо арай л нөгөө нэг гаршид сураагүй байгаа. Одоо нэг хальт гултал гинтгэн дүрс харагдаад нэг охин харагдаж марагдаад байгаа шүү дээ. Бүр нөгөө нэг ойлгочлоо гэдэг чинь болвол яг бодсныхан дараа шүү дээ тий. Явуулсныхаа дараа ч үлээ бараг гарч ирээд нөгөө нэг залуутайгаа тэврэлдээд байж захта нилээн гаршиж эхэлж байгаа болов гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дотоод дөлмөг үедээ очиод харчиж чадахгүй байгаа дэж нөгөө нэг генералын юм уу дурсамж марсамжийг очиж харж чадахгүй байгаа байхгүй юу. Гэхдээ болвол өөрийнхөөгөө нэг юм бүдэг бадаг санаад идэг. Тэгээд нэр universal language гээд зохиогоод дуустдаг тий. Тэр нэгтээ нөө юуны юм тойргийн хэлбэртэй бичиглэх нь бүр ном байдаг. Тэр хэлээр бичсэн үү? Тэр хэлээр бичсэн. Тэрийг та сонирхож үзсэн үү? Сонирхож үзээгүй. Ааха. Юу нь бол сонирхож үзсэн байл. Тэгэхээр сурвал аюу гоё юм шүү гэлээ тий. Орц эхлээд нэг гахт. Сонирхолтой шүү. Чи бодтоо. Чи математик гээд байж болох хамгийн одоо амархан хэлийг сураагүй шүү те. Хин чи яг намаа сураагүй гэж байгаа. Чи сураагүй шүү дээ. Гөө яах вэ? За. Математик бол юм уу? За яг математик бол тэр байгаль шинжлэлийн тэр нэг юуны шинжлэх ухааныхаа хэл нь олдог байж. Өөр одоо философч гэдэг юм уу тийм хэлнүүд чинь бас нэг өөр зүйлд хэрэг болно шүү дээ. Үгүй харин тийм л дээ зүгээр. Чи энэ ертөнцийг зүгээр зөвхөн тэр математикийн хэлээр хараад ах юм бол тэгээд. Үгүй ерөөсөө тэрүүгээр хараагүй. Өө сая яг тэгж орсон. Тэгээд за нэг кино тиймэрхүү байлаа да. За одоо тэгээд ер нь төгсгөл рүү орё гэж бодож байна. Ер нь яг нэг асуулт бол байнга асуугаад байгаа ч. Яг IMDb дээр бол ер нь 7.9 л хийт юм лээ. Пү ямар өндөр. Тэгэхээр ер нь яг киноны тухайд одоо илүү үнэлэгдсэн үү, дутуу үнэлэгдсэн үү? Таны зүгээс ер нь киног хэдэн нөх вэ? Ер нь би бол нэг 8 авцаа авах болов гэж бодож ирсэн тийм л юм байна. Тий. Бас бүр аимшигтай муу бол боц биш. Тэ? 8 гэдэг чинь тэгтээ хөшөө маш сайн үнэлэгдсэн кино шүү. Өндөр үнэлсэн шүү дээ. Ер нь бол тэр авцаа л болов гэж бодож ирсэн тухайн үед бол тий. Тэгвэл би бол одоо үзэгчтэй нэг юм захимаар байна. Энэ киног үзэх бүрт үнэлгээч унаа шүү. Тэгээд учраас нэг үзэл тэндээ зогсоо. Дахиж битгий үзье. вау гэлөө. За би бол нэг удаа би бол 7.5 байж байгаа 7 болсон. Одоо 2 үзээд 7 болчлоо. Дахиад нэг үзвэл 6.5 болохыг мэдэхгүй байна гэж. Яг нь миний хувьд бол эхний үзэлтэн дээр бол тэмчих таалагдаагүй. Яагаад гэвэл би киногоо ойлгоогүй. Тэр дохойн киноноос нэг тийм гоё тулааны хэсэг хүсчихсэн. Сүүлдээ үедээ нэг хэлний тухай философийн одоо жоохон онлаасан судлаач гэдэг юм уу те. Нэг ийм гарах гэж оролдоод байж шүү ч гэдэг юм уу. Тэр талаас нь хараад кино нэг ойлгосон гэдгийг жашээ нэг тийм төхүүлээ те. Тэгэхээр илүү нэг тийм гоё улам кино сонирхолтой санагдаад. Тэгэл нэг тэр киноны ингээд хэлж байгаа диалог бүр хүмүүсийн хоорондын тэр харилцаа олгох нэг амар чухал санагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь кино бол надад яг хоёр дахь үзэлтэн дээр бол маш их таалагдсан. Тэгээд ер нь ийм сэдв хөндөд ийм кино хийсэн гэдэг нь бас таалагдж байгаа. Айгуу сайн кино. Тэгэхээр миний хувьд бол одоо яг авах хэвээр үнэлгээг авсан. Баринд байгаа л гэж бодож байгаа. 7.9 гэсэн 7.9. Бас гоё байна дээ. Ингээ хоёр өөр хүн хоёр өөрөөр үнэлэхлээр. Харин тийм. За хоёр тэгэхээр ер нь одоо ингээд дуусгах чинь тэгэхээр ер нь хэлий гэж бодсон хэлэхгүй өнгөрсөн ч юм уу хэлхийг хүсэж байгаа зүйл үлдсэн үү? За ер нь гайгүй дээ. Тэгэл ухаад яриад байвал яриад авах бах. Гэхдээ бүр яг нэг мейжор гэсэн
хэдэн юмнуудаа болол гаргаад хэлсэн баха. Тэгэл болгоод бодогдсон юмнуудаа. Тагцсан юмудаа ер нь л хэлчлээ. Нөгөө угаасаа ягаан нүдний шилтээ орж ирсэн. Тэгээ хин шигээр харагдсан юмудаа хэлсэн. За тэгээд чиний хэлний хязгаар бол чиний ертөнцийн хязгаар гэдэг одоо үгийг хэлээд энэ удаагийнхаа дугаарыг инх өндөрлөе доо. За хамт байсан баяр та баярлаа. Баярлаа өөртөө.